Австралийн Перт хотод байдаг олон улсын оюутнуудын очиж хичээл номоо хийх, цаг цагаа чөлөөтэй өнгөрүүлж болох маш гоё нэг сонирхолтой газар байгаа. Тэгээд би одоо тийш явах гэж байна. Надад Австралид ирээд яг эсрэгээр нэг шаардлагатай болсон 3 юм байгаа. За нэг нь гэвэл одоо энэ харуулъя. Төгжихтэй. Яг төгжиж байгаа чиглэл рүүгээ ингэж эргүүлж төгждөг штеп. За энд бол яг эсрэгээр ингэ онгойлгож байгаа юм шиг ингэж энэ ийшээ эргүүлж төгжиж байгаа. Одоо ингэ төгжиж. Тэгээ хэрэг онгойлыг гэвэл төгжиж байгаа юм шиг эргүүлээд онгойлдог. Тэгээ хоёр дахь нь юу вэ гэвэл манай Монголд ч баруун талын баруун гарын дүрм барьж явдаг штеп. Тэгвэл энэ Австралид бол яг эсрэгээр зүүн гарын дүрм барьж явдаг. Японд бас тэгдэг гэсэн, Англид тэгдэг. Тэгээ энэ надад ер нь анх ирэхэд эвгүй байсан. Зам гарахтаа заавал ингээ баруун тишээ харж иж байгаа. Монголд бол яг ингээ зүүн тишээ хараад ингээ гардаг шүү дээ. Энд болохоор баруун тишээ хараа гарахаар яг нэг машин дайруулах гэж байгаа юм шиг тийм эвгүй мэдрэмж төрөөд идэг байсан. Одоо ч гэсэн ер нь дасгаж явах хэцүү л. Гэтэ ер нь дасгахаа. Баруун талаас ирж байгаа. Жишээ ингээд эргүүлээд харуул зүүн талаас машин ирж байгаа. Тэгэхээр зам гарахад ер нь жоохон хүндрэлтэй. Yeah. I'm in Camberton International Student Hub. University. За тэгээд энэ хаалгаар байна. Study Perth Hub. Улс олонны тог өлгөөтэй байна. Тэнд манай улсын тог өлгөөтэй байна. Тэгээд энд орж ирээд нөгөө Wi-Fi-т нь холбогдоод хичээлээ хийгээ сууж болно. Яг юу ч хийгээ сууж болно. Тэнд компьютер байна. Усан тэр өнгөө аваад ууж болдог. Тэгээс өнгөө принтертэй өдөрт 10 хуудас өнгөтэй ч байсан, өнгөгүй ч байсан принтер ашиглаж болдог. Энэ болон тийм хөөрхөн дэлхийн газрын зураг байдаг. Тэгээд олон улсын оюутнууд нэрээд ингээд зураг авахуулаад энд ингэж хатгадаг юм байлээ. Би энд нэг Монгол гэсэн нэг цэгийг хатгасан ганцаараа. Гэтэ ямар ч зураг авахуулаагүй л дээ. Гэтэ ямар ч ингэ хатгаад орхисон байгаа. Энтри хэсэг нь байна. Мэйл рүү өөрийнхөө ямар нэгэн принтерлүүлж байгаа материалаа явуулаад тэгээд заагаад энд код хүрээдэг. Тэгээд кодоо оруулаад
энэ цугаа зурагт үзээд PlayStation хүртэл тоглоод сууж боломжтой байлээ. Тэг жоохон удаан суугаад хичээлээ хийж юм харах гэдэг. Дотор эсээ ажиллаад байдаг болохоор жоохон дарах гэдэг. Гарч нэг хоол авч идэх та. Тэг өөр юм Yellow Cat гэдэг юм. Янз бүрийн cat гэсэн нэртэй юм. Бас над өнгөө явд юм байлээ. Гадаа гараад ирсэнтэй айгүй гоё утаахан. I got to bag it up. I like the way you work it. I got to bag it up. Got to bag it up. Тэр татны хамгийн алдартай гудамж. Англи гудамж гэж нэрлэдэг. Ахой зэм гарч ирэх шийдлээ. За би хөрөндөө ороод ирлээ. Олон улсын оюутнуудын хаа ямархан санагдсан бэ? Сэтгэлдээ комент хэсгээр үлдээгээрэй. Тэгээд ер нь study part гэдэг нь байгууллага нь яг юу хийдэг вэ? Ер нь ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэдээ би судалсан чинь энэ олон улсын оюутнуудад зориулсан тийм үйл ажиллагаанууд явуулдаг юм билээ. Одоо жишээлбэл онгоцны буудлаас тосох үйлчилгээ явуулдаг. Энэ нь надад бол маш хэрэгтэй үйлчилгээ шиг санагддаг. Тэгээд энэ нь бас үнэгүй, хамгийн гол нь үнэгүй. Тэгээд олон улсын оюутнуудыг тосоод одоо дараа нь яаж одоо өөрийнхөө тэр байрыг олох уу? Яаж одоо ингээд такси дуудах уу ч юм уу? Яаж автобусны зуух уу, метроны зуух уу? Яаж явах уу гэдгийг ингээд заагаад өгдөг. Тэгээд тэр надад ер нь аягүй таалагдсан. Гэхдээ би энэ хөтөлбөрийн авч чадаагүй ч гэсэн ер нь тийм байт юм билий гэдгийг ингээд хүмүүсээс сонссон. Тэгээд яг энэ вебсайт руу н ороод үзвэл ингээд онгоцны буудлаас тосох үйлчилгээгээд байгаа. Тэгээд тэрэн дээр нэг хизээ ирэх үү, хэдэн цагт ирэх үү. Тэгээд тэр хөтөлбөрт нь хамрагдсан юм билээ. Олон улсын баяр ёслол үндэснүүдийн баяр ёслолоо ч гэсэн шинэ жил цагаансаар гэх мэтчлэн баяруудаар баяраа тэмдэглэт юм билээ. Тэгээд эдгээр баяруудын ивентүүд нь яг Instagram дээр ингээ гараад ирдэг. Тэгээд бас 7 хоног болгон олон улсын оюутнуудад бага хэмжээний бас юм хүнс тэжээлийн юм дэмжлэг бас өгдөг гэсэн. Тэгтээ бас би тэрэнд нь хамрагдаж үзээгүй. Би хамрагдаж үзмээр л байна. Тэгээ бас нэг сонирхолтой байсан юм ингээд second hand юм одоо өөрийнхөө хуучин хэрэглэдэг байсан. Тэгээд нэг амар хуучин болоогүй ч гэсэн одоо ер нь нэг хэрэглэдэггүй байгаа юмудаа яжиж өгөөд тэгээд дараа нь бас хэрэгтэй ингээд хүмүүс нь авч болдог. Тэгэхээр энэ янз бүрийн хаягдл гарахгүй байна. Тэ байгаль орчиндөө ээлтэй үйл ажиллагаа явуулж чинь дахин ашиглаж чинь гэдэг чинь ер нь бол хамгийн ихний халхам шүү дээ. Дахин боловсруулах процессын өмнөх арга зам нэгдэг. Тэгэхээр ер нь дахин ашиглаж байна гэдэг чинь ер нь бид нар одоо байгаль орчиндөө ээлтэй зүйл хийж ийн гэсэн үг. Тэгэхээр энэ нас надад ер нь нэлээд таалагдсан байна. Баруун Австралид байгаа би. Тэгэхээр баруун Австралид сурч амьдрах ямар хөө байдаг талаар мэдхийг хүсч ивэл subscribe дараарай. За тэгээд өөр асууж тодруулмаар байгаа зүйлсээ бас комментээр үлдээвэл би харж агаад тэгээд тэр комментуудын дагуу ч юм бичлэг хийх болно. За баяртай.